Турбо кино сувагт эргээд тавтай морил. Бид энэ удаа дэлхийн 2 дугаар дайны үед еврейчүүдийг хомроглон устгаж байсан үед нэгэн сэргэлэн еврей залуу алиа хошин зан ир зориг мөн хязгааргүй төсөөлийнхөө хүчээр хайртай бүсгүүтэйгээ учирч бас хүүгээ аюулаас айдсаас хэрхэн хамгаалж байгааг харуулдаг 1997 онд үзэгчдийн хүртэл болж байсан Life is Beautiful хэмээх сэтгэл догтлом киног онцолж байна. Ингээд кинонд орцгоё. Тийм. Би та нарыг саб лайк дарахгүйгээр киногоо үзэж байгааг харсан шүү. Тэгэхээр яг одоо кино эхлэхээс өмнө саба дараад, лайка дараад, бас хоцрохгүй тулд хонхоо дараарай. Кино эхлэхэд 1939 оны Италид манай гол дүрийн залуу найзынхаа хамт торомсгүй машинтаагаар сүр дуйлантай гэгч нь хүмүүсийн дундуур явж байгаагаар гардаг. Уг нь бол Германы томчууд нь явах ёстой байтал манай хоёрыг андуураад харин жинхэнэ угтаж авах хүмүүсээ хайчихдаг. Манай гол дүрийн залууг Гуидо гэдэг хизээний л найрсаг тэрээр нэг охинтой ярилцаж байхад байшингийн хоёр давхраас зүгийг хатгуулсан гүнжтэн үсрээд буугаад ирдэг. Амийг нь аварсанд бүсгүй талархан манай хүнч аяллаа үргэлжлүүлэн зорьсон газар болох авг ахиндаа ирдэг. Авг нь гэрийг нь танилцуулж хүлээлгэн өгдөг. Манай хоёр ч хоттой танилцсан ажлын байртайгаач очиж уулзна. Гуйда уг нь номын сааны хүсэлтэйч даргын гарын үсэг хэрэгтэй болдог. Дарга нь ирсэн ч би амжихгүй гэд яваад өгдөг. Угаасаа л үн эртнээс төрийн байгууллагууд ийм хүн сурталтай байсан юм бэ дөө. За тэр ч яах вэ? Би одоо яаж хүлээх юм бэ гэж яагаад нөгөө даргын дээрээс ваарта цэцэг унгаагаад хагалчихна. Чааваасаа. Гүйж очиж туслах гэж яагаад санамсаргүй барьж явсан өндгөө малгаанд нь хийж тавьчихад уучлал гуйтал ууртаа дарагч малгаагаа аваад яг л чамд гарын үсэг зурж харагд гэж орилоод нөгөө өндгтөө малгай толгойд ярина. Хаг. Бүтэл нь бөксөөрөө ирчихсэн юм бэ Гуидо минь ээ. Нөгөө даргаас чинь зүгтэж явахдаа киноны ихэн таарсан гүнчтэнтэйгээ мөргөлдчихнэ. Энэ хоёр яасан их таарад байна. Гуйдо авг ахихаа ачаар ресторанд зөөгчөөр ажилладаг. Дараа өдөр нь гүнжтэйгээ тэр дахин таардаг. Энэ удаад бид түүний нэрийг мэдэж авна. Гүнжтэнг Дора гэдэг. Гуйдогийн ажилдаг газар таавар таалгах дуртай нэгэн эмч үйлчлүүлдэг. Тэр хоёр бие биеэрээ таавар таалган их л зоц харилцаатай байгаа нь харагдана. Ресторанд нь үйлчлүүлж байгаа эрхэм нөгөө гүнжтэнтэй таарсан сургууль дээр очно гэдгийг сонсоод манай хүний толгойд дүрсгүй бодол орж ирхэн тэр. Маргааш нь болж сургуулийн захирал Ромын шалгагч ирж байгаа талаар сурагчдаа хэлж байхад хаалгаар манай хүн сайн байна уу гүнжтэн минь гэсээр ороод ирнэ. Бүсгүйгээ найрахын тулд ямар л жүжиг тоглоод байна да Гуйдо минь. Дүр солигдоход гүнжтэнтэй хамт нөгөө дарга жүжиг үзэж байх нь тэр. Энэ хоёр ч нэг холбоотой болох нь ойлгомжтой боллоо. Таалагдсан эмэгтэйгээ найрахын тулд бүхий л зүйлээ хийдэг Гуйдо даргийнхаа машиныг хулгаалаад нөгөө эмэгтэйгч бас бараг хулгаалаад аваад явна. Бороотой үдэш хулгаалсан бүсгүйтэйгээ манай хүн төлөвлөсөн аятай бүтэлгүй мэд бүтэлтэй болзоог хийхэн тэр. Доороод тэр таалагднаа. Бүтлгүйтэл нь хүртэл сонирхолтой элб шиг л санагдана. Энэ шөнөөс тэдний дунд дурлалын оч асхан тэр. Дараагийн хэсэгт Гуйдо Дорог ресторанд дахин хардаг. Гэхдээ энэ удаа гүнжтэн нөгөө дарахтай сүү тавих гэж байгааг мэддэг. Уг нь бол бүсгүйн дургу байгаа ч гэсэн ээж нь л хүчлээд байгаа юм байна л дээ. Билон дээр бичсэн өглөөний минь гүнжтэн гэсэн бичиг хараад Дора өөрөө ирэхгүй догтлон Гуйдог хайж эхэлдэг. Таалагдсан эмэгтэй нь гэрлэх гэж байгааг сонссон тэр ердийнх өсөж илүү их бүтлгүйтэж эхэлнэ. Дорогийн ширээний урд юм асаахад ширээний доор тэр хоёр анх удаа үнсэлцэхтэй. Дора түнд намайг эндээс аваад яваач гэхэд манай хүний зориг нь орж хоримнаас нь морьтой ирж дахиад л хулгаалаад аваад явна. Ингээд л тэдний ат жаргалтай амьдрал адал явдалтайгаар эхэллээ те. Хэдэн жилийн дараа Гуйдо Дора хоёр Жошуа гэдэг хүүтэйгээ хамтдаа ад жаргалтай амьдарч байдаг. Мэдээж энэ хугацаанд дайны нөхцөл байдалч хурцдаж еврейчүүдийг илтээ гадуурхдаг болсон нь ойлгомжтой. Еврей хүнтэй суусан гэж ээж нь ч холбоогоо тасалсан байлаа. Тэд нөгөө яриад байсан номын дэлгүүрээ нээчихсэн байна. Аав ээжийг нь эзгүүд Дорогийн ээж нь ирж Жошуатай анх удаа ярилцсан. Эмээ нь маргааш төрсөн өдрөөр нь очно гэж хэлүүлдэг. Ийм игдүүтэй хүүг харсан ямар ч хатуу эмээ хайлах нь ойлгомжтой л доо. Маргааш нь боллоо. Мэдээж гэртэн зочио ирэх гэж байгаа учраас маш их сандралдана. Тэгээд хүүгээ усанд ор гэж ээж нь хэлдэг ч гэсэндэ Жошуа хүү усанд орох ёстой дургүй. Ээжигээ авч ирэхдээ Дора яваад эргээд ирэхэд нь гэрийнх нь хамаг юм ундуусан дөө нөхөр хүү хоёр нь байхгүй байлаа. Харин нөгөө талд еврейчүүдийн хорих лагер руу машин тачин нөгөө хэдийг маань аваад явж байгаа нь харагддаг. Айж сандарсан хүүгээ тайвшруулахын тулд Гуйдо аль болох тайван хөгжилтэй байхыг хичээж байлаа. Галт тэргэнд бүхнийг оруулан хөдлөх гэтэл Дороч гэсэн би энд суумаар байна хэмээн чанга дуугардаг. Герман цэрэг яаж шадлгүй оруулахаар болдог. Хүү нөхөр хоёроо олно гэсэн итгэлээр галт тэргэнд орлоо. Энэ үед нь манай хэд ч гэсэн түүнийг галт тэрэгнээс харж байлаа.
Чухам юу болоод байгааг бяцхан Жошуа тайлбарлахдаа оноо цуглуулдаг тэмцээнд орж байгаа ялагч нь жинхэнэ танк авна гэж итгүүлдэг. Эр имээр нь хуваахаас гадна хөгшчүүдийг ч гэсэн тусад нь хуваадаг. Бага орчин нөхцөл дээрээс нь өдөржингөө ядарсан Жошуа гэртээ харихыг хүснэ. Энэ үед герман цэргүүд орж ирнэ. Яриаг нь худлаа орчуулан хүдээ итгэл төрүүлдэг. Өөр яаж ч итгүүлэх билээ дээ. Гэхдээ манай энэ үнэхээр зоригтой. Еврейчүүдээр хүнд гих бүх ажлыг л хийлгэнэ. Энэ хооронд өрөөнд нуугдан Жошуа хүлээж байдаг. Хорих лагерын нөгөө хэсэгт эмэгтэйчүүд болж байгаа үйл явдлыг ярилцсан хүүхэд хөгшчүүдийг усанд оруулах нэрээр хорт хийгэр хордуулж алдаг талаар доороод нэг эмэгтэй хэлэхэд ирсэн цагаас хойш уулзаж чадаагүй хүүгээ бодон хямардаг. Жижигхэн Жошуагаас бусад бүх еврей хүүхдийг хордуулсан байлаа. Усанд орох дургуугийн хэрэг энд яг гардыг да. За ингээд еврей хүүхдүүд дундаас ганцхан Жошуа л амьд үлдлээ. Ийм учраас тэмцээний нэг хэсэг гэж хэлээд сайн нуугдахыг аав нь захидаг. Дараа өдөр нь нөгөө сэргэлэн зангаа тавихгүйгүй доо хүүгээ дагуулan чанга яригчдэр очин өглөөний минь гүнчтэй гэж арилаад ороод ирнэ. Хажуугаар нь бяцхан Жошуа "Ээжээ бид өнөөдөр алан оноо цуглуулсан" гэдэл хүн ирэхээс өмнө ярьж амжснаар доороо саяныг сэтгэл санаа нь амардаг. Учир нь дөнгөж сая тэр өгсөн хөгшөд хүүхдүүдийн хувцсыг янзлаад сууж байв. Дүр солигдсон эмчийн үзлэг хийгдэж байхад кино эхлэхэд гарч байсан таавар тах дуртай эмч байж байхын тэр ашгүй хүнд ажлаас мултран зөөгч хийж эхэлнэ. Бяцхан Жошуад энд тийм ч адал явдалтай сонирхолтой санагдахгүй байсан учраас дахиад л харих гэтэл манай хүн "За уг нь бол 687 оноотой байсан юм а. Нилийн дээгүүрт хоёлаа уг нь явж байгаа юм. Танк ч одоо ингээд ийм тим юм угсрагдж байгаа" гэдэл ярьж гарлаа. Ашгүй манай хүүгийн бодол нь өөрчлөгдлөө. Энэ хорих лагерт еврей хүүхэд байхгүй ч гэсэн герман хүүхдүүд маш олон байлаа. Гүйдэ хүүгээ тавьшруулахын тулд нөгөө хүүхдүүдийг харуулж байхад нь герман цэрэг барьж орхино. Еврей гэдгийг нь мэдвэл алуулах учир хүүгээ юу ч дуугарч болохгүй шүү. Энэ бол тоглоомын нэг хэсэг гэж захидаг. Орой хоолн дээр нөгөө таавар таах дуртай эмч Гүйдод маш чухал хэлэх ёстой юм байгааг хэлдэг. Харин нөгөө өрөөнд Жошуа баярлалаа гэж хэлж байгаад яг баригдахад өгдөг. Азар сэргэлэн Гүйдо арга олж зүгээр өнгөрч чаддаг. Гүйдо нөгөө эмчид манай эхнэр бас энд байгаа гэд чухал зүйл ярих гэтэл харин нөгөө эмчит нь олж чадахгүй байгаа таавар нь л санааг нь зовоож байлаа. Яг адилхан хүмүүс ч гэсэн асуудал нь тэнгэр газар шиг ялгаатай байгааг энэ үед бид харна. Гүйдо маань хүүгээ тайван унтахыг хараад тайвшран эхнэрээ бас тайван унтаасаа гэсэндээ дуртай дууг нь цонхоор чанга яригчаар сонсгодог. Мэдээж гүнжт нь сонсолгүй яхав дээ. Хүүгээ тэрэн явахдаа "Үгүй дээ, энэ зүүд байгаа байх" гэсээр манан дунд явж байгаад хартал бөөн еврейчүүдийн цогцсыг хардаг. Оройн нь цэргүүд зогтож байгаа харагддаг. Дайн дуусаж байна гэж баярлсан ч гэсэн эмэгтэйчүүд тэр дунд байгаа доороогоо олохын тулд хүүгээ хайрцагт нуудаг. Одоо бидэнд ердөө 60 оноо дутуу 940 оноотой болчихсон гэж хүүдээ дахин итгэл төрүүлнэ. Хүүгээ намгүн болтол аавыгаа ирэхгүй бол битгий гараараа гэж хэлээд эхнэрээ хайхаар эмэгтэйчүүдийн байгаа хэсэг рүү явдаг. Маш их хайсан ч гэсэн эхнэрээ олж чадалгүй герман цэрэгт баригддаг. Шууд буудах гэсэн боловч энд буудаж болохгүйг өөр нэг цэрэг сануулснаар нөгөө тал руу авч явна. Үхэл рүүгээ явж байгаагаа маш сайн мэдэж байгаа ч гэсэн хүүгийнхээ өмнө эцсээ хүртэл хөгжилтэй алхаагаар алхасаар Жошуад харагдгаа болоход буун дуу гардаг. Өглөө боллоо. Аавынх нь хэлснээр нам гүн болоход хүү гарч ирлээ. Хүүтэй хамт нуугдаж байсан еврейчүүд ч гэсэн нэг нэгээрээ гарч ирлээ. Бяцхан хүүг хаачаа мэдэхгүй зогсож байхад жинхэнэ танк түүнийг чиглээд ирэв. Хүү "Үнэн байна" гэсээр танкнд сууж явтал ээжигээ олж харан танкнаас бууж ээж рүүгээ гүн очихдоо "Бид 1000 оноо цуглуулж чадсан" гэсээр кино дуустдаг. "Ээжээ! Ээжээ! Ээжээ! Жошуа, бид ясан!" "Тийм ээ, бид ясан Жошуа. Бид 1000 оноо цуглуулж чадсан. Бид төрүүлсэ. Бид гэртээ танкаар хөргүүлнэ. Бид ясан ээжээ. Бид яллаа." Амьдрал үзэгсэлэнтэй хэмээх энэхүү кино маань бодит хүний амьдралаа сэдвлэн бүтээгдсэн байдаг. Энэ киноны гол дүр болох Гүйдог амьлуулсан Роберто Бенини энэ киноны зохиолч бас найруулагч нь бөгөөд гол дүрийн эхнэр болох Доро бол түүний амьдрал дээрх жинхэнэ гүнжтэн гэвэл та итгэхгүй. Үр хүүхдийн төлөө бүхнээ зориулдаг Баатар аудаа энэ удаагийн киног зориуллаа. Та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн кино танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бидний санал болгож байгаа киног заавал бүтнээр нь үзээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.